Дийлэн хэмэгтэйчүүд ухаалаг сайн ирчүүдийг сонгодоггүй. Харин хүчирхэг, эрх мэдэлтэй ирийн дүрийг хэн сайн бүтээн тэр хүнийг сонгодог гин. Тийм учраас л тайзан дээр костюм өмссөн мунхаггүй заларч ухаантнууд хаягддаг байна. Иймэрхүү үзэгдлийг та өмнө нь анзаарч л байсан бах. Мэдлэггүй чан аягч өөрийн гэсэн үзэл бодолгүй ир өрөөнд орж ирэхдээ бусдын анхаарлыг татахыг хүснэ. Тиймдээч тэр яг л хаан шиг өөртөө итгэлтэй алхдаг. Учир нь тэр өөрийгөө хаан биш гэдгийг мэддэггүй болохоор тэр юм. Харин түүний хажууд мэдлэг оюун ухаантай ухаалаг нэгэн нь үн цэнэ зөв тайзан дээр гаргаж чадаагүй улмаас бусдад анзаарагдaltaгүй үлддэг. Энэ ойлголтыг судалж хамгийн сайн тайлбарыг өгсөн хүн бол Мишель Фукуко юм. Тэрээр өөрийн алдарт бүтээл болох дэг журамбаа шийтгэлтэй харагдах байдал бол урх хэмээн бичсэн байдаг. Гэвч тэнэг хүмүүс харагдах байдлыг нэгт тавьдаг бөгөөд түгээр амьсгалж анхаарлын төвд байхдаа эрх мэдлийг илүү ихээр мэдэрч байдаг гэн. Фуко эрх мэдэл бол хэн нэгний эзэмшдэг зүйл биш, харин нөхцөл байдлаас шалтгаалan үүсдэг харилцаа гэж үзсэн юм. Фукогийн онолоор эрх мэдэл бол зөвхөн удирдагч, эрх мэдэлтэй хүмүүст байдаг зүйл биш, харин хүмүүс хоорондын харилцаанд оршдог гэсэн юм. Тэрээр үүнийг гүйцэтгэл гэж нэрлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидний үг үйлдэл, биеийн хилэмж, хувцлалт зэргээр эрх мэдэл байнга илэрч харилцаж буй хүнд тань нөлөөлөх чадвартай байдаг гин. Иймд тэнэг хүмүүс зоримог үйлдэл хийх нь илбэг. Тэрээр хамгийн сайхан эмэгтэй рүү зоригтойгоор очиж яриа өрнүүлж, сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний энэ үйлдэл бол өөрийгөө хүчрэхэг нэгэн гэж харуулахын тулд ухамсаргүйгээр гарч буй үйлдэл юм. Ийм хүмүүс ухаантайдаа биш, харин ухаантай мэт аашилж чаддаг учраас ялдаг байна. Харин ухаалаг хүмүүс өөрсдийг нь ухаалаг болгож буй тэрхүү ухамсарынхаа хоригдол нь болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ухаалаг хүн аливааг хийхээсээ өмнө гүнзгий бодож эргцүүлдэг. Тэрээр үр дагаврыг тооцоолж хэлэх үг, хийх гэж буй үйлдэлээ хянан өөртөө байнга асуулт тавьдаг. Энэхүү өөрийгөө хянах, эргцүүлэх үйл явц нь түүнийг илүү ухаалаг болгодог боловч яг энэ зүйл нь л түүнийг зоримог алхам хийхээс зайлсхийж эргэлзээнд оруулдаг байна. Фуко хэлэхдээ нийгэм хүлцэнгүй хүмүүсийг бий болгодог гэсэн юм. Сургууль, боловсролын систем хүүхдүүдийг нэг игнэнд зогсох, цагт баригдах, дүнгээр үнэлэх зэрэг үйл явцаар дамжуулан хяналтын механизмыг бий болгож байдаг. Энэ механизм хүүхдүүдийг бусадтай адилхан байлгах, нийгмийн дэг журамд захирагдахыг сургадаг байна. Үүний үр дүнд хүмүүс үйлдэлээ байнга ажиглаж, зөв эсхийг нь бодомж тунгаан, нийгмийн хэм хэмжээнд нийцүүлэхийг хичээдэг. Тийм ч учраас та зөв үг хэлэх гэж хичээж байх хооронд хэн нэг тэнэг нь аль хэдийн эмгтэн чихэнд цэцэг ургуулж инээлдэж байдаг юм. Амьдралын энэ тайзанд эрх мэдэл нь ухаалаг нэгэнд биш, зоримог нийгэнд харьяалагддаг байна. Ухаалаг хүмүүс юуг хэлж болох, юуг хэлж болохгүй, ямар үйлдэл зөв, ямар нь буруу гэх мэт нийгмийн хэм хэмжээг маш сайн мэддэг. Тиймдээч тэд өөрсдийгөө байнга цензурддаг. Энэ нь тэднийг болгоомжтой, хянамгай болгох хэдий ч нөгөө талаараа тэднийг ухамсарынх нь хоригдол болгоно. Харин тэнэг хүн нийгмийн хэм хэмжээ, үйлдэлийнхээ үр дагаврыг гүнзгий бодож эргцүүлдэггүй учраас өөрийгөө хязгаарлах шаардлага түүнд байдаггүй. Энэ байдал нь түүнийг бусдаас илүү зоригтой мэт харагдуулдаг ч үнэндээ тэд айж эргэлзэх, нийгмийн хэм хэмжээг ухамсарладаггүй учраас л ийм эрх чөлөөтэй байгаа юм. Фуко үнийг эрх чөлөөний хамгийн аюултай хэлбэр гэсэн юм. Ухамсарын эрх чөлөө, эрх мэдэл дарангуйлаас илүү аюултай. Учир нь эргцүүлдэггүй хүн л ноёрхдог гэсэн байдаг. Сайн эр хүн байх нь сайн эмэгтэйтэй учруулдаг гэсэн хуурмаг ойлголтыг одоо мартах хэрэгтэй. Нийгэмд шудраг ухаалаг, сайхан сэтгэлтэй байх нь биднийг амжилт, аз жаргалд хүргэнэ гэсэн итгэл үнэмшил байдаг. Гэвч Фукогийн үзлээр бол нийгмийн тогтолцоо нь хувь хүний дотоод шин чанарыг үнэлдэггүй гэн. Харин тухайн нийгмийн тогтолцоонд хэн сайн нийцэж, хэн түүнд үйлчилж, үргэлжлүүлж буй нэгнийг л үнэлдэг байна. Жишээлбэл та ажилдаа чадварлаг, ухаалаг, бүтээлч нийгэм байлаач дарагдаа таалагдах, маргаан үсгэхгүй байх, дүрмийг зөрчихгүй байхыг хичээдэг хүмүүс нь л дийлэнхтэй өндрөөр үнэлэгдэж, шагнал авч, албан тушаал агтдаг. Эмэгтэйчүүд ухаалаг залууст биш,
зоримог, өөртөө итгэлтэй мэт харагдах тэнэгүүдэд илүүтэй татагддаг гин. Харагдах байдлаар удирдуулдаг нийгэмд тэд зөв ярьж, зөв үйлдэл хийж, дүрээ маш сайн гүйцэтгэдэг болохоор тэр юм. Харин ухаалаг ирчүүд эргэцүүлж, өөрийгөө цензурдаж, хойш суусаар нийгэм болоод эмэгтэйчүүдийн анхаарлын гадна үлддэг байна. Бид шүүмжлэгч нийгэмд амьдарч байгаа. Ухаалаг, өөрийгөө эргэцүүлдэг ирчүүд энэ нийгмийн шүүмжлэлд илүү өртөмтгий байдаг. Тэд хит эргэцүүлж бууга буруу зүйл хийсэн мэтээр мэдрэх бөгөөд эр хүн зоригтой шийдэмгий байх ёстой гэх нийгмийн шаардлагад нийцэхгүй байгаадаа гэмшиж дарамтанд орж эхэлдэг байна. Харин мунхаг ирчүүд өөрийнхөө тухай эргэцүүлж боддоггүй. Буруу зүйл хийсэн ч гэмшдэггүй. Тиймээс нийгмийн шүүлт дарамтыг барагтаал мэдэрдэггүй гин. Энэ мэдлэггүй байдал нь түүнийг амар тайван, өөртөө итгэлтэй мэт харагдуулдаг. Энэ л тэнэг залуусыг аюултай болгож байдаг юм. Тэд бусдыг шоглох, үл тоох замаар өөрийгөө дээгүүрт өргөдөг. Өөрийн бодлоо бусдад тулгадаг. Хэлж буй зүйлээ зөв эсгээс үл хамааран хүчтэй, чанга туугаар илэрхийлэх. Нарийн төвөгтэй асуудлыг бодож үзэлгүйгээр шууд шийдэл хийх. Энэ нь сонсож буй хүмүүст хүчрхэг мэт харагддаг. Мэдэхгүйгээ нуухын оронд бардамдаг. Энэ нь итгэлтэй хүний дүр төрхийг бий болгодог байна. Ийм хүмүүсийн эрх мэдэл нь мэдлэг нотолгоонд тулгуурлаагүйч бусдын сэтгэлийг татаж итгэлийг төрүүлдэг. Үүний үр дүнд мэдлэг боловсралтай хүмүүсийн дуу хоолой дарагддаг. Харин эмэгтэй хүмүүс эрх мэдэл итгэлтэй байдлыг хаанаас гаралтай, ямар суурьтай вэ гэдгээр нь биш, харин яаж илэрхийлэгдэж, яаж үзэгдэж байна вэ гэдгээр нь мэдэрдэг юм. Тиймдээч ухаалаг ирчүүд байнга зөвшөөрөл ирж, урт хугацааны бат бөх байдалд санаа зовж, өөрийгөө жинхэнэ гэдгийг харуулах гэж хичээдэг бол мунхаг ирчүүд зүгээр л өөртөө итгэлтэй, эргэлзээгүй, санаа зоволтгүй гэсэн мэдрэмжийг өгч байдаг учраас энэ нь эмэгтэйчүүдэд эрх мэдэл мэт харагддаг байна. Ирчүүдийн эмэгтэй хүнийг татах чадварт уг зөрүүтэй байдал хамгийн тод харагддаг. Мунхаг эр хүн анхаарлыг нь татна, инээдийг нь олно. Эцэст нь биеийг нь хүртэл эзэмшдэг. Ухаалаг эр хүн бүгдийг ажиглаж, учрыг ойлгож, анализ хийдэг байдал нь өөртөө итгэлтэй бос харагдах учраас бусдыг татах хүч болж чаддаггүй гин. Харин Фуко ухаалаг ирчүүдэд хандан чиний мэдлэг үн цэнтэй. Гэхдээ өнөөгийн нийгэмд хэн хамгийн сайн мэдэж байгаа нь бос, хэн хамгийн сайн илэрхийлж чадаж байгаа нь хождог гэсэн юм. Тэрээр мөн мэдлэг бол чимэг биш, зэвсэг гэж хэлсэн байдаг. Хэрвээ чи мэдлэгээ зөв ашиглаж чадахгүй бол мэдлэгийн мүзээ буюу зөвхөн онол мэддэг. Гэхдээ нөлөөлж чаддаггүй хүн болж хувирна. Энэ хооронд мунхаг ирчүүд өөрийн ухамсаргүй, зориг ичгүүргүй үйлдэлээрээ эрх мэдлийг гартаа оруулж байдаг. Гэхдээ Фуко ийм мунхаг ирчүүдийн сул талыг тэнэглэл биш, бамбай гэж нэрлэсэн юм. Яагад гэвэл тэдний давуу тал бол эрсдлийг тооцдоггүй. Ингэснээрээ хизээч хийх үү болох уу гэж эргэлзэж тэнэгэлзэж цаг алддаггүй. Хүмүүс юу гэж бодох, нэр хүндтэй сэв суулгах эсхийг ч тоодоггүй. Тиймээс түүний үйлдэл нь шууд бөгөөд эргэлзээгүй байдаг байна. Харин ухаалаг ирчүүд ёс суртахуунтай гих тодтголоор өөрийгөө хуурдаг. Өөрөөр хэлбэл тэр би бусдын адил тэнэг төрөмгийн үйлдэл гаргахгүй. Би тэднээс илүү ёс суртахуунтай хэмээж өөрийн оролцоогүй байдлаа зөвтгөдөг байна. Энэ хандлага нь эцэстээ түүнийг нийгмийн харилцаанаас холдуулж өөрийн үн цэнээ бусдад мэдрүүлдэггүй ганцаардмал үл ойлгогдох нийгэм болгож орхидог. Одоо илүү гүнзгий орцгой. Фуко эрх мэдэл гэдэг зүгээр л захирах тушаах үйлдэл биш, харин хүний биед шууд нөлөөлж хяндаг гэдгийг судалсан юм. Та өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш. Та бол Фукогийн нэрлснээр био эрх мэдэл гэх зүйлийн бүтээгдэхүүн юм. Эрт дээр үед эрх мэдэл хүмүүсийг гав гинжээр удирдах боолчилдог байсан бол орчин үед нийгмийн хэм хэмжээ, ичих мэдрэмж, ярих, хөдлөх, хүрэх, хүсэх зэрэг мэдрэмжүүдээр чин удирддаг байна. Хэрвээ та нийгмийн жишгт нийцэхгүй бол өөрийгөө хачин этгээд гэж боддог. Ингэж бодохдоо танд ичих мэдрэмж төрнө. Би ингэж хэлбэл бүдүүлэг харагдах байх. Би үүнд хүрч болохгүй, энэ нь зохисгүй. Би хит их ярьчихлаа, чимээгүй байх хэрэгтэй байх. Гэх мэтээр гаднаас хинч шийтгэхгүй байхад та өөрөө өөрийгөө шийтгдэг. Тэгээд тэнэг хүн таныг дахиад л ялдаг.
Учир нь тэр эдгээр зүйлсийг боддогчгүй. Түүнд ичих мэдрэмж болон дүрм журам хамаагүй байдаг юм. Фуко хэлэхдээ эрх мэдэл бүтээгддэг гэж хэлсэн юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сайн хүн гих ойлголт бүтээгддэг. Таны ийдэг цензуртай даруй байдал нь төрмөл биш нийгмийн системээр бий болдог байна. Гэвч хүсэл гихч зүйл энэ системд захирагддаггүй. Эмэгтэй хүн эсрэг хүстэндээ татагдах үед тэр хүний ийдэг зан, соёлтой байдал, ёс зүй зэрэг огтхонч хамаагүй бөгөөд тэд мэдрэмж, энергид хариу үйлдэл үзүүлдэг байна. Ийдэг байдал бол оюун ухааны түвшин, харин сэтгэл татагдах бол биологийн сэтгэл хөдлөлийн түвшин юм. Тийм болохоор хэтэрхий ийдэг, хэтэрхий болгоомжтой байвал эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадахгүй. Учир нь та айж эргэлзэж байгаа энергийг илгээж байгаа болохоор тэр юм. Фуко хэлэхдээ ярианы чадварт асар их давмгай байдал оршиж байдаг гэсэн юм. Хэл яриагаа удирдах чаддаг хүн нөхцөл байдлыг удирдах чаддаг байна. Ухаалаг эр хүн гайхалтай монологуудыг тархиндаа зурдагч амнаасаа унагдаггүй. Харин тэнэг залуучууд хэд ихийг бодож эргцүүлдэггүй учраас амнаас нь үгнүүд урсан гарч байдаг. Таны харж авдаг эмэгтэй нэрэж олигтойхон үсгэлээд хилчиж чаддаггүй маана гэрд дурасныг харж байсан баг. Яагаад юм бол учир нь тэр залуу айж имээлгүйгээр түүний сэтгэлийг хөдөлгөж чадаж байгаа юм. Фукогийн гаргасан хамгийн чухал онол бол хүчтэй эрх мэдэл бол үл үзэгдэх эрх мэдэл гин. Тэнэг залуугийн эрх мэдэл үл үзэгдэх байдлаар буюу зүгээр л энерги, зориг, өөртөө итгэлтэй байдал мэтээр харагддаг. Тэр дарамт учруулж байгаа мэт харагддаггүй. Тийм учраас ч эмэгтэйчүүд түүнийг өөрийн мэдэлгүй дагсаар байдаг. Харин ухаалаг эр хүн хит их зөвшөөрөл асуудаг байдал нь эрх мэдэлгүй гэсэн дохиог, хит их тайлбарладаг байдал нь өөртөө итгэлгүй гэсэн дохиог, хит ийдэг байдал нь сул дорой гих дохиог илгээж байдаг аж. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр та юуг ойлгож авах хэрэгтэй вэ? Энэ бол тэнийг болох тухай биш юм. Харин чимээгүйгээр таны хүчгүй болгож байдаг эр хүн ийм л байх ёстой. Чимээгүй байвал ухаантай харагддаг. Бусдын зөвшөөрөлгүй алхам хийх нь бүдүүлэг гэх мэт нийгмийн болоод бусдын хүлээлтээс ангид амьдрах тухай юм. Ямар нэгэн зүйл хийхийнхээ өмнө бусдад үргэлж тайлбар өгөх, зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин зарим тохиолдолд шууд үйлдэх нь таныг итгэлтэй, хүчтэй харагдуулдаг. Амьдралд хит хүлцэнгүй байхаа болж амьдралын гол дүрэн болж амьдралаа шинээр бүтээж эхлээрэй. Таны хүч чадал бусдын зөвшөөрлөөс биш өөрийн чин үйлдэлээс бий болдог. Хүч гэдэг нь илүү ихийг мэдхэд бус илүү ихийг үйлдэхэд оршдог юм. Энэ хүрээд өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн дугаар ортол түр баяртай.